Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд хэдүүлээ 16-д жирэмсэн дугаархан парт 3-аар уулзаж байна. Амлсан ёсороо шоун дээрх хамгийн дэжгүү маш сайн аав нарын талаар өгүүлэхээр шийдлээ. За тэгээд сайн аавууд болохоос биш сайн найз залуу гэсэн үг ерөөсөө биш шүү заяа. За ерөөсөө ингээд сайн аав нар амар ховор хинхэн ингээл дандаа хаяа явц эсвэл амар нэг байдлаар асуудалтай яг нөгөө нэг аав гэдэг утгаараа одоо хүүхэдтэй амьдралын туршид одоо энэ чин дээр үед гарч ирсэн нэвтрүүлэг штэ. Тэгээ одоо хүртэл 2026 хүртэл хүүхдийнхээ амьдралд оролцоотой одоо явж байгаа ингээ байнгын дэмжиж тусалдаг тэрхүү аавуудын талаар ярина. Гэхдээ тэд нар нь амар цөөхөн. Би бараг хийг нь ярьсан билээ ч гэх шиг. Хамгийн нэгдүгээрт орхон заяа. Тайлер байсан. Нөгөө нэг хамгийн ихэн дээр ярьсан штэ хүүхдээ өргүүлдэг. Тайлерыг бол үзэгчдээ одоо хамгийн сайн ааваар тодруулсан билээ. За ингээ 2 дугаар байранд season 2-т орж байсан Лиа болон Кори гэдэг хосууд байгаа. Лиа 16 настай Виржиниа мужид ээж 2 дүүгийн хамтаар амьдардаг. Аав нь багт нь салаад сургуу алга болсон. Тэрээр өөрөөсөө 2 насаар анх Коритой болцож эхлээд ердөө 1 сар болоод жирэмсэн болчихсон гинэ. Тэгээд тэр хүмүүс нь бүр ихрүүд заяа. Хоёр ихрүүтэй дугаар амир хийж дээ. Би биенээ бараг л мэдэхгүй учраас жирэмсэлт нь маш их хүнд хэцүү байсан. Тэгэл яа өмнөх X-тэйгээ 2 жил үерхэхдээ ингээ байнга жирэмсэн хамгаалахын муудаг гэсэн гинэ. Тэгээ амжилттай хамгаалдаг байсан ч гэсэн ингээ Коритэй дөнгөж уулзаал шууд жирэмсэн болсон гинэ. Бүр амар заяа. Тэгээ би бодлоо. Лиа ч нь одоо 16 настай. 2 жилийн өмнө энэ тоглоомонд орж ирсэн гэхээр 14-тэйгээс гэсэн үг. Oh my god. Лиагийн амьдардаг гэр нь маш жижигхэн учраас хүүхдүүдийг төрхөөс өмнө Коритой тустай гарах ёстой. Заавалчгүй. Хоёр талын эцэг гэх нь анх мэдчихэд маш их урам хугарч уурлаж байсан ч эцсийн эцэст хүлээн зөвшөөрч дэмжих болсон. Лиагийн хувьд яг 100% нөгөө хайртай болцохоогүй байгаа. Тэгсээр нэг жирэмсэн учраас заавалчгүй энэ харилцааг бүтээх ёстой шүү гэдэг дарамтыг өөр дээрээ мэдэрсэн явж байгаа гэсэн. Яг л өөрөө аавгүй өссөн. Тийм учраас хүүхэд биш хоёроо хүүхдээ аавгүй өсөхийг хүсэхгүй байгаа учраас Коритой болж бүтээсэй гэж залбирж байгаа гэсэн. Кори 2 ажил зэрэг хийж мөнгө цуглуулж байгаа бол Лиа амьдрах газраа хайдаг. Коригийн машин одоо трак гэж ярьдэн штэ ингээд ардаа ачаатай тийм машин. Энэ машин ардаа нөгөө зайгүй учраас 2 хүүхэд суулгах боломжгүй. Машинаа зарж энгийн машин авахт хүрдэг. Уг нь бол трак буюу машин нь одоо Коригийн хувьд хамгийн хайртай байсан юм гэсэн үг. Одоо амьдралынх нь утга учирхгүй. Тэгээ энэ хоёр шинэ машин үзэхээр явж явах замдаа нэг юм ярьж инээлдээ тэгсэн чинь Лиа ингээ өмдөндөө шээж эхлэе заяа. Тэг ингээ тасралтгүй нэгээд өмдөндөө шээж үзсэн үү та нар? Би жоохон байхдаа үзчихсэн шүү дээ. Амар хэцүү. Ерөөс цогцсон мөлий гэж. Тэгээ шээсэндээ санаа зовоод Кори тэр хоёр ингээ инээлдээ тайвшрууллаа. За яах вэ гэж мэл амар хөрхөн sweet үе нэгаамаа. Baby shower болж сэтгэл санаа хэцүүхэн байсан Лиа бөөн баярлдаг. Яагаад гэвэл ганцаараа ингээл Кориг ажилдаа явсан яваар ганцаараа л байж байгаа учраас зүуд нэрнгээд баярлж байгаа байхгүй юу. Гадна ихэр болохоор эрүүл мэнд нь амар их асуудалтай. Одоо жирэмсэн болохоор ингээд хөлийн мэдрэл дагж өвднө гэж байдэн штэ явж чадахгүй. Тэгэж өвдөж гин гэж байгаа. Тэгээ дээрэс нь нуруу өвдөж гин. Тэ ингээл толгой эргэж гин, дотор мухаарж гин гэх мэт чи ер нь л жоохон хүндөвтөр жирэмслэл болж байгаа. Түүнээс гадна Коритой бүтэхгүй байх үе яна бит хоёр салчих үе дээ гэсэн айдас одоо сэтгэл санааг нь амар түгшиж байгаа. Яна би ингээ хайртай хүнтэйгээ байхгүй байгаа юм биш үсттэй гэсэн юм айдас. За ингээ baby shower-ын дараа хэдэн өдрийн дараа өглөөс эрэхт нь гинт амар өвдөд эмнэлэгт шууд очдог. Тэгээ тэгсэн чи яасан гэж манайхаа бас л төгжсэн байж тааруул яг уу дөнгөж 6 сартай штэ. Эрчимтэд ороод эмчлүүлж байгаа. Тэгээ эмчнэр хичнээн хичээсэн ч базлалт нь гээд улам амар хүчтэй болоод байдаг. За бүр яг дүлэлт өгөх гээд байгаа юм шиг. Oh my god. Тэгэл эмчнэр ингээд усыг гарахгүй гэл хамаг эмчлээ хийж байгаа байхгүй. Тэгээ бүхэл бүтэн 3 өдөр Лиа өвддөг. За амар гоцтэй. Йоо. Тэгээ арайч төрчихгүй нэг юм торгоож байгаа эмчнэр. Тэгээ 3 өдрийн дараа эмчнэр Лиад тохиорсон ийм болон эми эмчлэгийг олоод гэж байгаа юм заяа. Бүр ингээд өгцөө юм шиг байгаа маань. Нэг юм гэрт нь гаргаж байгаа. Тэгээ гэрт нь гаргахтаа төрөн төртлөө хэвтрийн дэглэмэд бай гэдэг юм хатуу шаардлагыг тавьсан. Одоо хэвтрийн дэглэмэд байх ч амар хэцүү шттэ босч авмаар байдаг хэцүү. Тэгээ сар гарan тасралтгүй хэвтээд гэсний эцэст шинэ байранд ордгоо.
Орсон байр нь нэх гоё шинэ байр биш учраас хамаг засвараа өөртөө хийхээр болдог. Тэгээ дэлгүүр ороод будаг авах гэсэн чинь мөнгө нь хүрээгүй. Тэгэнгүүт ингээ Кори ээж аваасаа мөнгө гуйж авахгүй яа жоо мөнгө айл өгчөөч гэсэн чи ээж нь юу нэ гэсэн чинь мөнгө айл өгчөөч гэж ингээл уурлал нэг эрэгтэй хүмүүс бантахаар амар тэгж тийг ууралдсан штэ. Тэр хоёрт байгаа мөнгө нь ердөө $90 байдаг. За ингээд мөнгө төгрөгийн асуудалтай байжсэн чинь Кори ашгүй нэгэн машина зараа тэр хоёр байрандаа тогтчих боломжтой болдог. Ля ингээд өөрийнхөө хуучин юмнуудыг үзэж агаад мөрөөдлийн дэвтрээ үзээд 9 настайдаа би одоогоос 5 жилийн дараа тэтгэлэг авахаар хөөцөлдөж явах болно гэх мэт одоо бичсэн мөрөөдлийн дэвтрээ хараад амар гуниглждаг заяа. За тэгээ үзэж агаад X-ийнхаа зургийг хараад oh my god би түүнд үнэхээр хайртай байсан шүү гэлний шүүрс алдна гэж ярьдэн штэ нэг. Яа гэл нэг тэгдэг штэ яг тэгдэг заа амар. За ингээд X-ээ бодоод эхэлж байгаа яг энэ цаг мөчөөс жирэмсэн байхдаа X-ээ бодоод эхэлж байгаа юм за. Тийм учраас ингээ Коригийн хийсэн үйлдэл болгоно нь уурыг хүргээд байдаг. Нэг л юм буруу юм игээд байгаа юм шиг санагдаад. Тэр хоёр бүр ингээ байнга хэрэлдээд болохгүй болохоор нь уурандаа Ля ээж ах руугаа явж байгаа. Тэгээ жаахан тайвшраад ингээ унтын мунтыгээ бэжсэн чинь ус нь гараад эмнэлэгт ирдэг. За үнэхээр тайван байх заяаг охин бүр. Энэ охиныг харахаар бүр ингээ амар юм эцэнхий тэг үнэхээр ингэж ядарч жирэмсэлдэг хүмүүс эдэж штэ бүр харахаар ингээ өмнөөс нь ядраад байдаг. Яг тэгж жирэмсэлдэг охин байгаа байхгүй бүр ингээ хамаг ингээ сүрсүлд ингээ хайрцан. Төрөхөд 6-7 хоног дутуу байсан ч нэгэнт ус нь гарцсан учраас төрхөөсөр аргагүй болж байгаа. Тэгээ шууд хаалгаар төрхөөр болдог. Яагаад гэвэл доор нь байсан ихэр нь бүтэж эхэлжсэн гинэ. Амар гааз. Йоо тэгэл эмхтэн хүмүүс ингээ амар химиг туулчиж хүүхдтэйгээ уулзж байгаа юм заяа. 2 цаг хагалгаа хийлгээд хүүхдүүд төрсний дараа шууд инкубаторт ордог нөө дутуу нэрээ. Далиа гарын үргэлжлүүлээд 3 цаг мэс заслалт ордог заяа бүр амар. Тэгээ нийтдээ мэс заслын үйл явц 5 цаг болдог. 3 өдрийн дараа л яг эмнэлгээс гаргаж хүүхдүүдийг нь хангалттай жин нэмтэл эмнэлэгтээ үлдээхөөр болдог. Тэг хүүхдүүдгүйгээр эмнэлгээс гарчаа ирсэндээ Ля одоо өөрийгөө буруутгаад би ч нэрээ арчаа үзэрэлдээ тэр төрүүлчлээдээ гэл уйлал. Тэгсэн чи Кори ингээл аргадал зүгээр одоо ойлаа ингээл хүүхдээ олчоод авчих штэ мавчтэй гэж ярьчаа өөрөө уйлчдаг. За 3-7 хоногийн турш эмнэлэг твтээд 2 ихэр охин гарахаар болдог. Тэг манай хоёр ингээ шүнжүүн 2 хүүхдээ авсаар байгаа шүн бар ингээ унтдггүй бүр ингээд зомби ирдэг. Тэ байжаад удалгүй Ля ээжтэй 2 хүүхдээ үлдээгээд тэг өөрөө хичээлд явахаар болдог. Кори болохоор ажилдаа явна штэ тий. Тэг хэдий ээж болсон ч би өсвөр насны хүүхэд хിവэр байгаа. Төгсөх анги учраас би ингээ have fun байж болно гэж өөрийгөө бодож гин гэсэн юм үзэл бодолтой. Амар хөөрөд сургууль руу орж байгаа. За тэгтээ яг энэ хөөрөлт нь гол нь гээд зүгээр хичээл номоо хий гэсэн хөөрөлт байсан бол арай өөр. Хүмүүстэй явж зугаацна гэдэг байгаа байхгүй хамгийн амар нь. Тэгээ энэнд нь Кори айгу дургу байдаг. Яагаад гэвэл нөө санаад байсан X-тэйгээ буцаа очиж наалтаж штэ. Нөгөө X-тэйгээ одоо стил найзууд заяа амар ядаргаа те. Тэгээ хичээлдээ очисон эхний өдрөө л ингээ шууд X-тэйгээ найзуудтайгаа ингээ шууд гарахаар болчихж байгаа. Тэгэл гэртээ ирээл бүр ингээл баярлж байгаа нууж ядал бүр амар инээд алдал өсөмс янзлал бид нар хоёроо гарнаа гэл. Тэгээ Кори хийх юм байхan гэсэн чинь тэр тэгээ яг Роби ирнэ гэсэн гэл Роби гэдэг нь X-эн за. Тэгээ Кори чи ягаал ингээл Роби гэлэнда гэсэн чинь Ля бүр ингээл гинт амар хасаал ойрлол чи станараа намаа ингээд дэмждүү гэл амар ойрлдог байхгүй хашгичтэй гэсэн чинь Кори бити хашгаар гуйж ийн. What does that make you in psycho? Because you are, Leah. You get mad because I get all huffy puffy about your ex-boyfriend. No, that's not it, Corey. Yesterday, he was all like... Oh, yeah, please. Whatever. I don't care. I don't care. Тэгээ хамгийн амар нь ингэж хашгиж байхдаа юу жилдэг гэж 2 хүүхдээ бодоол чамтай байгаа шүү гэж хэлдэг заяа. Тэгээ үнэхээр өөр ямар ч сэтгэл байхгүй гэж хэлж байгаа Ля. Тэгээ банцсан хүн ална гихчээр үргэлжлүүлээд чи бид хоёр бие биендээ ямар хайртайтай суусан биш. Зүгээр л одоо үүрт хамт ингээ гацах ёстой хүмүүс учраас зүгээр одоо сайхан би биений хараар тавьцгаая гэдэг юм яагаад байгаа юм бэ? Орилж морилоод эргүүтж өгдөг заа Ля бүр X-тэйгээ гарахын тулд бүр хүүхдүүдийнхээ хажууд орилж ингээ боддоо хар шөнөөр. Роби нэг юм хачин юм байдаг заяа. Тэгээ найзуудтайгаа Робитэй уулзаж шүнжэнгөө хөгжлөсний дараа Ля одоо өөрийгөө ингээ Коритэй ямар аз жаргалгүй амьдарч байна. Би ч ингэж амьдрах хүн биш дээ гэж мэдэрсэн гинэ. Тэгээ найзууд нь өөстө чистэ ихэр хүүхэд гаргасан гэхэргүй өстө цоглог өштэй. Кори чамаар бахархах өстэй гэлдэг жаахгүй. Тэсчил Ля ингэж хэлж байгаа. Бид хоёр угаасаа удахгүй ах уу? Бүтгүй юм шиг байна. Би аз жаргалгүй байгаа болохоор
гэж хэлдэг за. Та эдийн тал дээр юу гэж бодож байна манайхаа? Тэсэг өстой юу? Нэг бол болох өстой юу? Тэгээ ер нь бол ингэсэн билээ. Робиг мартах гэж Коритой уулзж агаад жирэмсэн болцсон билээ л дээ. Тэгээ өдөр бүр сургууль дээрээ Робитэй уулзах бүрт догтлол мэдэрч түүнээсээ ингээл шаал дэмий салжуудээ гэж бодох болсон заяа бол яа бүр. Кори энэ бүхнийг мэдж байгаач Ляд итгээд л яваад идэг. За сарайч хуурчихгүй л үдээ, хүүхдээ бодох л үдээ тэрэг. Тэгээ Ля бас амар муухай. Ингээ Кори ер нь бол юу болох гэдэг нь мэдрээд одоо чи ингээ болсон нэр хаа ингээд яваад иж болохгүй. Одоо гэр бүлээ бодё гэсэн чинь би хүссэн хүнтэйг найзлна гэдэг жаахгүй. Тэгээ Кори за энэ бүр утгаалтаад чи ингээ сэтгэлээд агаад Робитэй нийллээ гэхэд тэр хүн бол гэр бүлээ тижээж чадхаар тиймэрхүү хэмжээний хүн биш штэ гэсэн чинь чистэ харталтаасаа олж гэр бүлээ сүрүүлээ заа юу чи гэж мэгээд амар муха газлайтинг эргүүлээ хийдэг за. Тэгээ Коригийн бодлоор Роби гарч иртэл бүх зүйл хэвэн байсан гэж би бодож байна гэсэн чинь Ля үгүй штэ хоёлоо ус анханасаа л зүрл one night байсан. Тэ уус анханасаа би бол чам сэтгэлгүй байсан чи надад сэтгэлгүйсэн зүгээр ингээ хоёул санамсаргүй юм болчлоо гэж хэлээл ер нь бол эндээс харилцаа нурж эхэлж байгаа. Ля Роби болон түүний найзуудтай хүүхдүүдтэй харуулахаар шийддэг заяа амар мангархоо. Тэгээ гэртээ аваачгүйгээр хүүхдүүдээ ээжийнх руугаа аваачаад тэгээ ээжиндээ Робиг найзуудтай дуудсан байгаа за. Тэгснэ ингээ найзууд нь тойроо сууц хүүхдүүд ингээл хараал. Тэгснэ таны энэ хүүхдээс чинь өмхөн өнөртэй тань баацсан юм шиг байна гэл. Тэгсэн чинь Ля ингээ Робигоос чи ингээ памперс сольж үзмээр байна уу гэсэн чинь Роби үгүй яасан гэж ойлгох чи байхад чинь. Тэгсэн чинь Ля амар мангар одоо чи сольж сурсан чинь дээр дээ гэж мэл за. Яах гэдэг яг ёо амар нэтэ. Тэгсэн чинь Роби ингэж хэлж байгаа шууд сонс. Тэ би бол чиний жирэмсэн болж хүүхдтэй болсон хүнхээр тэнийг алхам гэж бодож байгаа гэсэн чинь Ля үгүй одоо зориуд тгээгүй ш гэсэн чинь тэр тусмаа гэж хэлдэг. Роби амар гүлгөө ухаантай гараагаад байгаа байхгүй юу. Тэгээ Ля ингэж эвгүй байдалд орсныхоо дараа Робиг өөстө шалт имээ авчирлаа. Өөрийгөө өстө амар сонирн байдалд оруулчлаа гэж бодсон гинэ. Угаасаа анханасаа бодолтой ямар хүн X-тэй хүүхдээ харуулган юм аа god. Ингээд нууцаар Робиг одоо нэг өөр автай болох гээд байгаа юм уу? Нэг бол одоо сэлгээний хүнийг бэлдээд байгаа юм уу? Яагаад байгаа юм те? Охидтойгоо уулзуулсныг мэдээд Кори бүр үнэхээр амар шархалдаг. Oh my god чи яаж байгаа юм бэ? Тэгээ харих замдаа Ля нөгөө амар өөртөө ихтэй ингээ хэрэлдээдсэн шүү дээ. Өмнө нь ингээл замд явахдаа өөсөн чист харталтаасаа боожтыг чинь гэж ингээл. Ягаад тэгэхээр нөгөө Робин өөрт нь одоо өөр шиг хайртай гэж бодсон байгаа байхгүй юу? Яг үндэ Робин тийм биш. Тэрийг ухаарч унгуудаа ингээ дуугаа болсон за. Тэгээ Кори ингээд за үнэхээр энэ алхмыг төвчж чадахгүй. За чиний зөвөө хүүхдээс болж одоо аз жаргалгүй байгаа харилцаанд үлдэн гэж юу аах вэ? Би охиддоо бас чам тайртай гэр бүлээ алдмааргүй байна гэ уйлж байгаа. Is it going to hurt me? Yeah, it's going to suck. Because I already know that. I know we're done. I know this and you know it. We're not happy and we fight too much. I love you and my girl so much, Leah. You know, I don't want to lose you. Because I know if I lose you, I ain't going to see my girls every day when I come home from work. You will, Corey. Not when I come I'm not home. going to keep the kids from you. No, if we split up, I mean, let's say we split up right now. If you... Тэгээ тэгж яахт нь Ля чи хүүхдүүдтэй хизээч уулзаж болно. Би бол чамайг хориглохгүй гэл ингээ шууд салалтын зэг дээр авчдаг заяа. Тэгж хэлсэн ч гэсэн Кори чи ингээ салаад гэрлөөгөө яваад тэг буцаад ирмэр санагдвал би чамайг очиод авахд бэлэн шүү гэж хэлээ уйлж байгаа. За тэгээ энэ хоёр хөөрхий ингээ салж байгаа. Тэгээд хамгийн амар нь манайхаа юу гэж энэ яриа болохоос өмнө Ля Робитэй унтаад хөвтцсэн байсан гэсэн за. За ингээд хоорондоо завсарлага авахаар Ля хүүхдүүдээ аваад ээжийнх руугаа явдаг. Тэг хичээл дээр очиод Робит ингээд салж байгаагаа хэлээл тэг ингээд одоо стенэр хойлоо бүтэн гэж хэлэх гээдсэн юм байсан. Тэгсэн чинь нөгөө Робин огтоогоогүй гинэ. Тэг бүр ингээд жирхсэн заяа. Өөс аргагүй штэ. Яа, Робин харин зөвүүн гаргаад байгаа штэ. За ингээд салалтын дараа Коритэй анх удаа хүүхдүүдээ уулзуулад тэг Кори би ганц шүн ингээд хүүхдүүдээ аваад хончио гэсэн чинь Ля үгүй гэдэг за. Тэг Коригоос хэрэглээний мөнгө асуусан чинь Кори амар ууралдаг. Яагаад гэвэл Кори одоо тэр хэдий амьдарч байгаа байшингийнх нь зардал одоо баахан юм төлдөг байхгүй юу? Тэгээд нэмээд бас Лягийн одоо төлбөрийг өгнө гэдэг чинь чанга байсан байлгүй дээ. Тэгээ ууралж байгаа. Тэгэл Ля ингэж хэлдэг. 9 сар хүүхдийг чинь тээж би тамд амьдарсан.
Тэ би одоо энэ мөнгөийг авах ирэхгүй юу гэх мэтээр ингээд ярьж үнэхээр л амар Корийг үзээ яддгаа харуулдаг бүр. Үнэхээр амар үзээ. Ингэж хэрэлсний дараа Кори хамаг юма баглаад аваа явдаг. Тэсэн гэхэд бас яаж тэсгэв те. Тэгээ ганцаараа хүүхдүүдтэй харж эхлээд Корийг санаж эхэлсэн гиний хамгийн амарн заяа. Хэд хоног ингээ 1 хоног ганцаараа хүүхдүүдтэй харж байгаа. Тэгснэ тэр 1 хоногтоо Роби руу баахан залгсан баа. Нөгөөх нь ингээ 1-2 удаа ярьжсэн сүулдэ уцаа авахаа болцсон гинэ. Тэгэл яалж аахгүй юу? Би Робиг ойлгож байна. Робид ингээ 2 ихэр хүүхэд гэхээр үнэхээр хэцүү туссан баха. Би бол Робиг ойлгож байна. Тэгж. Яа энэ охин зүгээр амар дэлүүлүү байгаад байна заяа. Кориг явсны дараа хэд хоног өнгөрөхөд Роби ирдэг болсон гэж байгаа. Юу болсон энэ бол та хэд мэдж байгаа. Тэг Кориг огтоо ирж харах бүрд би алдаа хийчүү дээ. Эсвэл сайн хүнийг алдчихгүй дээ гэж бодох болсон гинэ амарлаад ингээд нэг Робитэй уулзж байгаа юм бэжэж Кориг ирээд хүүхдүүдэд харангуут ингээл би өстө нэрээ энтэй нийлдэж байж юу гэж бодож ингээд бодсон манайхаа ямар гэж. Oh my god. За ингээд удалгүй Валентины баяр болдог. Тэгээд байж яагаад эмороо бэжсэн чинь Кори өөр хүнтэй уулзаад болцоонд явж байдаг аа. Тэгж яхахыг нь бүр яг хардаг аахгүй юу? Яг тухайн байршилд нь очоод тэгээ нүдэндээ ч итгэдэггүй. Яагаад гэвэл яа чинь амар том байсан штэ. Користо надаас явахгүй махгүй те. Бүр амар том байсан. Кори ч гэсэн ингээл амар одоо би чамаа хизээж очиж авах бэлэн ингээл амар тэгжсэн чи гинт ингээд өөр хүнтэй болцоод move on хийгээ явцсан чил яад бүр амар хүн тусч байгаа. Ямар их хүнцэнтэй хүнтэй хамт байснаа алсныхаа дараа л ойлгод юм байна да гэж яа одоо нэвтрүүлгийн төгсгөлд хэлдэг ээ. Энэ бол season 2-ын төгсгөл байлаа. За дараагийн үйлрэлд энэ хоёр маань эвлэрэх гэж оролддог. Яа одоо Коритэй л буцаж нэлхийг хүсэж байгаа. Ерөөсөө Роби мобыг бол мартсан те. Тэгээ жилийн ойгоо тэмдэглээгээ дууддаг байхгүй нөө түрээсэлдэг байшинда. Тэгээ гоё хоол хийж өгж мөгөөл заяа. Амар тэгэл панаалтай байжсэн чинь Кори нөгөө чамд авч өгсөн матрас байгаа юу? Манай гэрийн матрас бүр миний нураг амар өвдгөө тахын гэсэн чинь Лиа тэгвэл манай орон дээр ирээд унтаачтэй гэл шууд ингээл амар дайралт хийгээ эхэлдэг. За энэ чинь Кори амар яах өөр хин ч хөвтчихсэн юм бэлээ хэлдэг ёо амар гэсэн. Oh my god. Тэг Кори хэлж байгаа. Чамааг өрдөө Робиг мартахын тулд надтай уулзж байгаа жирэмсэн болцсон. Хамт байсан 10 сараа там гэж хэлэхэд би үнэхээр шархалсан. Тийм болохоор битгий намайг ингээ хүчлээд байгаа ч гэ гуйдаг заяо. Лиач бас Лиа ингэж байгаа. Надад ч гэсэн шудраг биш байна. Би 10 толоотой хүүхэд ч үдээ. Би стил өсвөр насны хүүхэд ч үдээ гэл уйлж муулал. Яа тэгэл яа бүр амар давшдаг заяо. Нэг юм кекс хийж өгж байгаа байхгүй юу? Кексэн дээр ингээд би чамд хайртай маяртай гэд нэг юм балер бичсэн. Why are you being so corny? Because I'm corny now. I try so hard to meet you halfway, but it's all the same. It's all the same. Darling, will this ever? Бүр ингээд чин сэтгэлээс бүр амар асгаруулдаг заяо. Хөрх би бол энэ үед ингэж бодсон. Гэр бүл нь хизээж өмнөх шигээ байхгүйг мэдээд ингэж уйлж байгаа тий. Ямар юмны дараа энэ хүн намайг сонгож байгаа гэдгийг мэдээд амар уйлж байгаа байхгүй юу хөрх юмтаа. Нэгээр гарч ирээгүй, 2-оор ч гарч ирээгүй бүр амар хэцүү. За ингээ хоёр хүүхдээ бодоод удалгүй Кори, Лиад гэрлэх санал тавиад тэр хоёр гэрэлдэг. Тэгээ ингээ бүх зүйл сайхан болцсон мөгс чинь үгүй манайхаа яаж Лиа зүгээр ахав дээ. Өтөө гэрлэхээсээ 7 хоногийн өмнө Лиа Робитэй унтаа хөвтсөн байвал яах вэ? Oh my god. Үүнийг нь Кори өөрөө олж мэддэг заяа. Лиа өөрөө хэлээгүй. Хүнээс олж мэдэнгүүтээ чи ингээд Робитэй тэгсэн гэж штэ. Үний юм уу гэсэн чинь Лиа гэдэг за. Амар зүрхтсэн. Oh my god. So I heard a rumor the other day What? that you had sex with Robbie like right before wedding. Is it true? What's that mean? I cheated on you. Oh my god. We were just fighting really bad and you You was weren't fighting? being affectionate at all. A week before wedding was fighting real bad? That bad to screw somebody? No. I don't understand how you go through with that. Was your ring on your finger? Did you take it off for the night? It's on there. Did you not look at it? Did you not think about it? Not think about me? Дахиж гарч ирээд л Корни байна мэн гэд гуцаад ийсэн энэ хүүхэ одоо.
За ингээд 6 сарын дараа тэр хоёр бүр мөсөн салдаг. Бүр мөсөн шүү. Одоо ингээд Лягийн түүх үргэлжлэн. Ля хэдэн сарын дараа онлайнаар Жереми гих энэхүү Buzz Lightyear шиг харагдаг залуутай танилцж улмаар 2012 онд гэрлэж 3 дахь охиноо үлгэд авсан байдаг. Гэсэн ч Ля мансууруулах бодис донцны улмаас 2015 онд салсан. Ер нь бол амар тийм addicted заяа. Үзэгчид Corey Sims буюу Corey-г Ляд үнэхэрийн хайртай байсан. Хууртагдсан ч чадлаараа хичээж хизээж хүүхдүүдээс нүур буруулаагүй сайцэг гэж үздэг. Corey 2013 онд Miranda гэх эмэгтэйтэй гэрлээд одоо сайхан амьдардаг. Тэгээ ер нь бол одоо 50-50-аар хүүхдийнхаа асран хамгаалах эрхийг авсан байдгаа. Тэгээд Miranda гэдэг эмэгтэй нь бас хүүхдүүд нь аюу сайн ханддаг гэсэн. За ингээ Corey бол үзэгчид аюу сайнаар үнэлдэг юм байна. Тэгээ Reddit дээр бол Corey ч гэсэн өөрөө зүгээр байгаагүй те. Ингээд бас араар тавьж мавсан юм байдгаа. Тэрийг ингээл яа мэдээд бүр илүү их шархлаа тэгж хүүтүүндээ гаргасан, зан гаргасан маргасан гэсэн тиймэрхүү facts байдаг. Гэтэ би бол өнөөдөр нэвтрүүлэг дээр юу гарсныг л ярьлаа. За 2 дахь аав руу орцгоё. Season 2 дээр гардаг Kylie болон Joe Rivera гэдэг залуугийн талаар ярилцгуулна. Kylie-ны аав нь багад нь хаяад явснаас хойш ээж нь сэтгэл зүйн асуудалтай болсон. Тэгээд ер нь хүүхдээ баг гаруунд нь гарсан гэж хэлэхэд болно. Одоогийн байдлаар шинэ найз залуутайгаа цочид бодолд амьдардаг. Тэгээд энэ хоёр бол орон гэр орох орон байхгүй. Аюу хэцүү ээж хоёр байгаа. За ээж нь нэгэнт одоо өөрийг нь хаяа нүүцэн тул одоо Kylie-нд орох орон хэрэгтэй. Тэг байж л яг Joe-тэй танилцж таараад тэгээд Joe-гийнх руу шууд нүүсэн. Тэг мэдээд жирэмсэн болсон. Joe бол хүүхдээ болж байгаадаа нэг туртай биш. Тэгээ өргүүлэх ч юм уу эсвэл аборт хийх сонирхолтой байсан. Тэгтээ Kylie одоо Joe-гийн ээж аав маав ингээд дэмжээдээс учраас хүүхдээ төрүүлэхээр болсон гинэ. Joe-гийн ээж аав нь бүр үнэхээр хайр хүмүүс заяа. Энэ нэвтрүүлгийн хамгийн гоё ээж аав нар. За Kylie-ны хувьд одоо хэдийгээр аяг хөгцөн амьдралтай ч гэсэн өөрөө ингээд бүр сайт өхөөр бэлдээд бүр ингээд коллежид орно гэсэн амар хүсэл сонирхолтой жирэмсэн хичээлээгээ сууж байдаг. Facebook ухаж байгаад хайж авсан одоо аавынхаа ихчтэй нь холбогдож чаддаг. Тэгээ мэйл бичсэн гинэ одоо би ингээд тэрний охин байна. Тэгээ ингээд та надтай уул сонирхол байгаа юм байгаа шүү. Тиймэрхүү мэйл бичсэн юм шиг байгаа. Амар итгэвтэй жирэмсэлж байгаа сте. Kylie-ны нэг асуудал юм бол амар эмзэг. Үсээ ингээд жирэмсэн болохоор хүн ингээд байдгаасаа бүр 10-20 дахин эмзэг болдог штеп. Тэгээ бүр яг тэр нь эхэлсэн. Тэгээ ингээд хүмүүст жирэмсэн гэдэг юм мэддэгдүүлэхгүй бол амар том хувц өмсөөд сайт руугаа ороод шалгалтаа өгдөг. Тэгээ даанч харамсалтай нь ингээд шалгалтын үеэр хүн болгон гизрүүн ширтээдээс учраас шалгалтаа сайн өгч чадаагүй гинэ. Тэгээ амар уйлаад гарч ирж байгаа. Хүмүүс намайг мэдчихлээ гэдэг. Тэгээ Joe-гийн ээж нь хэлж байгаа байхгүй. Чи ухаантай чи үзэсгэлэнтэй. Тэгээ би чи бас жирэмсэн чи бас аюу сайн ээж болно. Тийм болохоор итэг өөртөө итэг. Do you understand that? Yeah. Listen, you're special, you're smart, you're beautiful, you're pregnant, and guess what? You're gonna do it, you're gonna be fine. Okay? Joe-гийн ээж нь бүр амар хайр заяа. Маргааш нь Kylie ээжтэйгээ гарч хүүхдээ авах оролдог. Тэгээ ээжийнх нь найз залуу нэг байнга ярддаг заяа. Хурдээр юу алж гэн гэл байнга ингээ яаруулаастай бүр ерөөсө тэр хоёрт ингээд тотон байх боломж олгодоггүй. Ээж нь амарлаг ингээ өөрөө ор авч өгөх гэж байгаа юм боллоо гэж ботсон чинь зүгээр сонгоод заяа тэр хоёр энэ орыг авъя гэж сонгочингуудаа очоод Joe-гийн ээж авд хэлж байгаа. Энэ орыг авъя гэх. Ингээ ээжтэйгээ Joe-гийн гэрт ирсэн байхад ч нөгөө ээжийнх нь найз залуу ингээ байнга залгаад байдаг зөө бүр амар их залгаад байдаг. Тэгээ ээж нь тими хонгор минь би яг одоо очлоо амшлаа гэл бүр найз залуудаа бүр ингээ үхдэг заа амар мангар. Тэгээ Kylie мэдээж энэ таалагддаггүй. Ээжд нь охноос нь илүү найз залуу чухал байна гэж одоо юу гэсэн үг юм бэ? Ингээ бүр ингээ хөрх амт уйлаад гомдоод. Тэгээ Joe-гийн ээж нь охин чинь чамаас ханж штэ. Одоо чи ингээ охиндоо баймар юм бэ? Биш үү гэсэн чинь Kylie-ны ээж нь амар хинэггүй за. Чи тэгээ яах юм? Би бүтэн санд ирэх юм уу? Чи одоо том болсон штэ. Одоо зүгээр болж зүгээр намайг явуул. Ингээ яваад өгдөг за. Just let me leave. Гэл яваад өгдөг ёо амар эвгүй. Kylie-ны ээжтэй гомдоод тэгээ одоо л надад ингээл ээж хэрэгтэй. Ингээл одоо л намайг ингээд спорт хийгээ дэмжих хүн хэрэгтэй байхад жилж болоогүй байгаа тэр өцчөд будалд амьдардаг залуу дээр очих гээд намайг хаяа явлаа. Гэлтгсэн чи Joe ээж зүгээрээ уусаа таны ээжний нэмэрхүү гэдэг чи мэдчихаз дээ. Чамд ийм гэдгээ зөндөө баталсан. Битээ ингэж одоо гутар. Яа тэгтээ ямар хэцүү ээж нар ямар амар таарж байна тий. Kylie-нд ааваас нь талархлын баяраар ирж уулзаарай гэсэн хариу ирдэг.
Тэгээ сэтгэл санаа нь ингээ амар их донслоход байгаа юм. Нэг ингээл ээж рүү явах гэсэн чи ээж нь хүлээж авахгүй. За одоо ингээл аав намайг дуудаж ингээл амар баярлалч чаас. Үүний хажуугаар Жоугийн ирснээс хойш Жоутай хамт нэг өрөөнд байгаа. Тэгээ Жоу амар замраг амар залхуу гинэ. Тэгээ түүнээс нь болоод байнгын хэрэлдчихэд чи одоо нэг ингэчгүй байсан ингээл хин Кайлын өрөөгөө цэвэрлэл явж байгаа. Тэгээ тэр хоёрыг хэрэлдэж байхыг ээж аав нь сонсоод Жоутэй ярилцахаар болдог. Тэгээ ээж аав нь Жоу чи түнтэй ингэж харьцаж болохгүй. Чи үүргээ ухамсарлаж байна уу? Чаа болохоор шийтсэн штэ гэсэн чинь Жоу юу гэж хэлдэг гэж тэр л шийтсэн штэ гэж хэлдэг цаа. And all she does is Well, complain you know about what? me. It is your responsibility. I and your guess, duty I to guess I don't need to be here. Excuse me. It is your responsibility and your duty to reach to sacrifice because you are the father of that child. It was your decision to make. Yeah. Her decision. Oh, Her decision, Jonathan? hold it. Joe, you're rolling the wrong way. You really are. The wrong thing to say. Her decision, Jonathan? Don't say that. Anyway, bro. No, it's not. I decided. Ээж аав нь за чи яг одоо сайн сонсчээ. Хүүхдээ чи нээж учраас чи заавал сэтгэл зүй болон бие махбодороо өсөж хөгжиж төлөвшөх ёстой. Тэгээ энэ бол хүсэл биш. Заавал хийх ёстой хариуцлага чинь. Тэгэхэд ингэж яриад үзээрээ турсгаж уулаа шүү гэж хэлдэг зөө. Ийм эцэг эхчүүд л хэрэгтэй дэлхий дээр. Кайлын аав руугаа Техас руу явна гэл амар догтлоолаас амар сандраалаа тэг намайг яаж хүлээж авах мол илээ хөрх юмтай. Тэгээ ээжтэйгээ уулзсан чи ээж нь өө чи аавасаа бити нэг юм хүлээгээрээ начистад амар лүүзер азгүй амтан шүү те. Чи ингээ бити гоё гэртэй байна. Бити гоё хүлээж аав юм тиймэрхүү юм бити хүлээгээрээ зөвл амар баг хүлээлттэй очоорой гэж зөвлөдөг. Харин Жоуд энэ тухайгаа хэлэхэд Жоу юу гэж хэлдэг зүгээр штэ. Ядаж ингээ хоёулаа салвалчи очих аавтай боллоо гэж хэлдэг за. Oh my god. Яа, тэг хэлээд л уурлал чунгуутай. За би найзаагаа ажлаас нь авлаа гэ гараа авчдаг. Яа, энэ яг сайн амуу юм уу да. Гараад явах гэхэд нь Кайлын араас нь уйлаад натаа яриа дуусгаагүй жиж дандаа ингээд тэр найзаагаа аваана гэд гараа авч идэг стэмстэй гэл уйлаад хэрэлдээл гарч ирсэн чинь ээж нь гарч ирээл байранд нь тавьж байгаа юм чи аав ээж өөр нь гарч ирээл Жөө чи яг надад зогсч хизээ ухаан суух гэж байна да чи төвчээртэй байж эр хүү юм бол жирэмсүүлсэн эмэгтэйтэйгээ эхлээд уучраа олчоод дараагийнхаа бизнес юм хумыг боддог байгаа шүү тэр найз чи алхаал хард юм багаз гэл нам байранд нь тавьж байгаа байхгүй Жоугийн ээж гэхгүй. Маргааш нь Кайлныг Жоугийн ээж ав хоёр нонгосны бодлоор хөргөж өгж байгаа. Яг л Жоу нь хэрэлдсэн учраас. Хөөхий Кайлн одоо би буцаж ирмээргүй байвал яах вэ гэл нэг аавтайгаа уулзсан гэл амар баярлаад байгаа байхгүй юу. Тэгээ аавынх нь гэр нь одоо энэ Жоугийн гэрээс илүү гоё байна мэн гэж бодсон. Энэ Кайлныг харахаар надад ингээд нэг юм хорогдох хүн хайгаад байгаа юм шиг санагдаад яг өөр ингэсэн хүн те. Хэдийгээр Жоугийн ээж аав хоёр нь ингээл амар ингээл хөөрхий амтны талд ороод хэцүү байгааг нь хуваалцаж байгаа гэсэн яг нэг өөр ингэсэн хүн байхгүй ээж аав те ядаж найз залуу нь хүртэл юм дэмждэг биш учраас бүр ингээд амар хөөрхий амтай цэн сонголт аав дээр хүрт найдвар тавьж очиж байгаа байхгүй юу 16 жилийн дараа аавтайгаа уулзахад аав нь үнэхээр сонин хүн болж таардаг заа үнэхээр Кайлны төсөөлснөөс бүр үнэхээр доогор яг баг хүлээлттэй байсан л та гэхдээ тэр баг хүлээлтэнд нь ч хүрээгүй гэж байгаа. Тэгэл аав амар сөн юмэрэл чи ингээд зам дээр бавгаа чон монаалж үзсэн үү, бууг муугаалж үзсэн үү би тийх дуртай гэж үгээд. Тэг яг өөрхийн амтаа одоо юу гэм бэ? Учраа болохгүй байсан ч юм мэдгүй. Аавтайгаа хэсэг хугацаа өнгөрөөсний дараа Кайлын шууд Жоугийн ээж рүү залгаад ээжээ би гэртээ армаар байна. Энэ юусэн надад таалагдах байна гэж амар уйлж байгаа. Тэгсэн чи Жоугийн ээж юу ч наа чин чиний ааваа. Тийм болохоор ингээд хоёр ямар нэгэн төсөөтэй юм гарч таарна тийм болохоор цагийг зүгээр сайхан өнгөрөө. Удалгүй тэгээ Кайлын хүрээд ирдэг. Тэгэл Жоугийн ээж аав хоёр нь тосоол амар баярлаа. За ямар байсан гэсэн чи. Үгүй яахав дээ. Гэтэ би бол буцаж аав руу явахгүй гэж хэлж байгаа. За буцаж ирэхэд Жоу арай дээр болцсон байдаг. Энэ хоёрын харилцаа нь арай нэг гайгүй болж байгаа нөө байнгын хэрүүлтэй байснаа бодвол ингээ 37 хоногтой дэ генет тусна гараад төрнөө тэд нэр хүүтэй болдог. Төрөхдөө нөгөө хүүсийг мэднгээд нууцлаа явуулсан байхгүй беби шовер мавар тиймэрхүү юм чигээгүй яг төрөхдөө л мэдээгээд. Тэгээ хүүтэй болсон бүр бөөмөр болж байгаа тэргээр. Хүүхэд төрсний дараа Жоу Кайлын хоёр ээлжилж хүүхдээ авсаар нэг юм сар болгодог. Тэгээ сар болсны дараа маш их ядарсан. Дээрээс нь Жоугийн ээж аав хоёр нь л зөвхөн одоо хүүхдийн дэмжиж те янз бүрийн байдлаар дэмжиж байгаа учраас шудрах бус санагдаад Кайлын өөрийнхөө ээж рүү явдаг. Та ядаж одоо мөнгө төрөхгүй маа гэхэд хүүхдээ маа нэг хараад өгөөч те бид эдийг бас нэг жоохон амраагаад харж өгөх боломж байна уу гэсэн чи ээж нь өөж чадахгүй найз залуугаа яриад амар мангараа ээж нь бүр ёо
За ингээ нэвтрүүлгийн дараа Жо, Кайлийн хоёр харамсалтай нь хүүхэд төрснөөс хойш маш удалгүй салдаг. Бараг тэгээд шууд салдаг. Тэгээ салсан ч гэсэн яг Жо хүүхдээ байнга авдаг. Байнгын одоо өөр дээрээ байлах үедээ байлгадаг. Тэр хоёрын хүүхэд асрах эрх нь 50% дээр тогтоогдсон байлээ. Яг 7 хоногийн 3-4 өдрөөр нь авч хүүхдээ авч хондог гэсэн үг. За ингээ хэдүүлээ Кайлийн түүхийг ярьцгаая. Кайлын Жогоос салсныхаа дараа Jordan гэх залуутай үерхэж Жо Ви гэх охиндоо үерхэж эхэлсэн ч мань хоёр хамтрагч нараа араар нь тавиад уулзсан байдаг. Тэгээд бүр заяа зүгээр нэг уулзалт биш. За Кайлын Жогоос хламид гэдэг бэлгийн замын халдвар төвчин авсан байдаг. Аимшигтэй. За үүнийг мэдсэн Jordan мэдээж шууд хаяа явсан. За ингээд 2011 онд Хави гэх одоо найзтай хальт танилуд байж агаад улмаар дотносоод 2012 онд Хавитай гэрлэж хүүтэй болсон. Тэгээ Хавиг хүмүүс бол хамгийн сайн stepdad буюу те хойд эцэг гэж дүнжил яад бол хүүт нь амар сайн тэг хүүхдүүдтэй айгу сайн байсан гинэ. За ингээ Хавитай харилцаанд байхдаа Крис гэдэг ийм найзтай болсон гэж байгаа эрэгтэй. Тэр найзтайгаа зүгээр чаталж агаад баригдаад oh my god тэгээ яасан гэж тэр нь араар тавилт болсон заяа. Тэгээ араар тавилтаас болж Хавигаас салаад Кристийг нийлсэн баг. Тэгээ тэд дундаасаа 2 хүүтэй болсон. Ингээ нийт 4 хүү болж байгаа. Дахиад Крисээс салаад одоо Илия Скот гэх залуутай гэрлээд дахиад 3 хүүхэдтэй болсон. Ингээ нийтдээ 7 хүүхдээ ээж болсон. Манай Кайлин маань. Тэгээ энэ 2 кейс дээр бол араар тавилттай ингээд итгэлцэлгүй байх, дээрс нь би бинийг ойлгохгүй байх, ярилцахгүй байх гэдэг зүйлсийн хор оршгийн талаар гарлаа. Хизээж танилцаад удаагүй хүнээсээ хүүхэдтэй битгий болоорой гэсэн айгуу тийм том сурамжаа өгсөн болов уу гэж би найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.